Байсаа гээ залуутай ярихсан. Аа. За ахын дуу надтай жоо ярих завтай байна уу? Баа манайс. Тийм Соко гэдэг хүний ах нь байгаамаа. Төмөр бат гэдэг хүн байна. Соко? Тий. За. Тий. Би наавынх нь дүү байгаа юм л та. Тэгээд асуудал гарсан гэд намайг яриад тах гэж би залгаж байна л та. За. Тэгээд аав нь ярьж байна. Аав нь одоо төрөө гэдэг. Төрөө ах одоо яриад охин ааваасаа мөнгө нэгсэн гинэ. Одоо тэгээд уйлаад яасан гэсэн чи одоо найс нөхдөөгөө дөргиж дэрвж яваал жирэмсэн болцсон юм байлгүй дээ. Тэгээд ямар учиртай юм гэдгийг би асуусан чи одоо өөртөө ярий гэд би өөртөө яриад тэгээд одоо өөрөөс чинь хүүхдтэй болцсон юм уу үгүй би мэдэхгүй байна. Тэгээд одоо ямар холбоотой одоо та нараас биээс ойлгохгүй. Тэгээд өөртөө ч юу н уулзсан юм уу гэсэн бодол байна надад. Аа. Юу н ямар холбоотой юм бэ гэхээр юу н бол холбоогүй одоо бол өөрийн гэсэн амьдралтай гэдэг сонин юм их яриад байна. Тэгээд одоо юу гэсэн үг юм бэ ахын доо одоо тэгээд яах юм гэдэг гисэн чинь та яриад үг надад тэг хэцүү байна л гэдэг одоо шаналсан нэг хүн байна л да. Аа. Тий. Тэгэхээр та нарын одоо залуу хүмүүсийн холбоог ах нь бол сайн мэдэхгүй тийм ээ. Тэгтээ хоёлоо уулзъя. Одоо энэ нэгд өдөр маргааш уулзмаар байдаг. Маргааш уу? Тэгээд одоо жирэмсэл болсон байна. Одоо юу болох вэ? Тэгээд энийг одоо ахуулан үгүйгээл гэр бүлд нь хэрүүл болоод тэгэл ярьчихаар одоо олигтой хүн байхгүй. Би тэгэл одоо асуудлыг шийдэх гээл залгаал байж байна. Аа. Тийм. Тэгэхээр энэ Соко гэдэг угаасаа манай энэ дүү хүү жоохон юу юм байгаа. Найз залууг болохоор ганц хоёр хүмүүстэй уулздаг юм шиг байгаа юм. Тэгээд ах нь бол одоо хуулийн дагуу шинжилгээнд хамрагдуулъя гэсэн бодол байгаа юм. Аа. Тий. Ахын доо ер нь ямар нэгэн тоо хоёр дотн холбоо байсан уу? Нэг л одоо л үзвэл. За, тэгээ яасан юм? За бод. Аха. Жижигхэн хүслийн ундааны сав байдаг шүү дээ. Одоо Пепсиний сав. За. Тэр дотор дундуур шээгээд. За. Тэгээд үрийн шингэн гэж байдаг да эрчүүд бид нар тийм ээ. За. Тэрийг одоо дээр нь одоо тусаах юм байгаа юм л да. За. Тий. Тэгэж надад өгөх юм бол шинжилгээнд хамрагдуулаад ах нь бол нотлоод үнэн зөвийг бол гаргаад өгч чадна. Тэгэхээр нэгдэхэд уулздаг шалтгаан нь энэ зүйлүүдийг бэлдмээр байгаа юм. Аа, шинжилгээ өгье гэж юу? Тий, одоо ДНК-гийн шинжилгээ өгнө шүү дээ. Тэгээд чи ойлгосноо би юу гэж хэллээ чам? Ойлгосон л та. Чи тэгээ маргааш өглөөгөр 10 гэхэд над одоо өгөх юм чи маргааш өнөөдөр орой л бэлдмээр байна да. За би тэр асуудлыг ах би ч гэсэн бас өөр одоо нэг амьдралтай юм шүү дээ. Бас мэдж байгаа юм шүү дээ. За. Би одоо нэг хоёр хүүхэдтэй ингээ ихнэстэйгээ дөрвөлэн амьдрдаг. Тэгээд Сокотой бас нэг хүн нар дамжаад танилцсан л та. За. Яна гац нэг удаагаа уулзснаа цаа яг нэрсаа найзуулаад бас жоохон анцсан болсон. Тэгээд бас яг би жоохон гэр бүлийн асуудал дээр бас маргааш нэг чимээгүй жоо би гарахлаарэ тань руу яригдах уу. Бас гэр оронд байхад бас нэг жоохон хэцүү шүү дээ бас тийм ээ. Ах нь ойлгож чинь чиний асуудлыг ойлгож байна. Энэ Сокотой хамгийн сүүлд одоо хизээ бэлгийн хавталтанд ороо яач вэ? 10 жин үү. Хагасармаар болж байгаа шүү. За ер нь үл саяхнаас орой хоолн дээр огоод ихэлсэн гэж тэгж ин л та миний дөө ойлгомжтой. Чи тэгэхээр хамгийн гол нь эхнэрээсээ нуугдаж гарах их тэр чи чиний дур. Гол нь миний дүү тэр миний бэлдгсэн юмыг бэлдмээр байна. За тэгээ би ямар ч гэсэн тэгээд маргааш яваад бэлдээд. Чи мартаа чи яг намайг давтаад хэлдэ юу Пепсиний сав. Тэгээд яана гэлээ? Тэгээ Пепсиний сав шийгэл дээр нь юугаа шийгэл авчих юм шүү дээ. Юугаа тусаагаад те? Тэ. Тэгээ сэтгүүл үзэж байгаа тусаачихгүй юу? За бид нар ч угаасаа тийм хийдэг үстэй гараараа. За тэр ах уу тэгээд болсоо л үү. За. За юм тийм ээ. За тэгвэл маргааш миний дүү залгаарай. За ёо. За тийм дугаар ч юм уу те. Тий, санаа зовлт байхгүй. Ер нь шинжлээл тэгэл ер нь тогтоогоо асуудлыг цаашаа яаж шийдэх вэ хоёул үргэлжлүүлээд ярина шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Тийм. За тэгээ гэр бүлээ бод заа ёо. Ер нь би чамд хэлэхэд тийм ээ? Хоёр хүүхэдтэй байна. Тийм нөхцөлд бол одоо шаардлага байхгүй шүү дээ өөр эмэгтэйтэй уулзах тийм ээ? Тийм ээ. Хатуу анхаарах хэрэгтэй цаашдаа мэдв үү? Аа. Тий, маргааш би яри заа ёо. За. Өөр асуух юм байна уу? Өөр юу хөхтэй. Тэр бэлтгэсэн юм бол баг гүз. Тэгээ. Яа, дааварт. Мора. За сайн байна уу? За Пэс Мамбо нэвтрүүлгээс тантай холбогдсон байна. Та 50 байгаарай. За тэгэхээр гэд хажууд чинь одоо инээгээд байгаа найз чи өөрөө чинь тоглоуллаа.
За ямар санагдсан бэ? Нөхцөл байдал ямар санагдсан бэ? Би госоо би байдалд орчлоо. За наа чи хоёр эмэгтэй найз чинь байна уу? Баа. За наа хоёр эмэгтэй найз чинь тоглууллаа. Өөрт чи яг ямар санагдсан бэ? Ер нь бол тэгээд харахуулаад явлаа. Яа, нүд харахгүйдал явсан уу? За тэгээд найзуудтай хандаад юу гэж хэлэх вэ? Арих цаашаа гэж хэлсэн. За тэгээд өөрийн чи ер нь нэрийг дараад тэгээд Facebook-т олон нийт засах болно. Санаа битээ зоорой. Өөдрөгөө гараа за. Фэйс Мамбо нэвтрүүлгийн тухайнаа хоёр найзаас асуугаараа баяртай. За